За сайн байцгаана уу хүүхдүүдээ. Сайхан амарцгааж байна уу? Өнөөдөр миний зүгээс та бүхэндээ тэнцүү хуваах гэдэг сэдвийн дагуу хичээл заахад бэлтгэсэн байгаа. За хүүхдүүдээ ерөнхийдөө бидний амьдралд одоо аливаа нэг зүйлийг тэнцүү хуваах тохиолдол ер нь гардаггүй. Мэдээж гардаг. Хамгийн наад зах нь бид нэр хамгийн дотны найзтайгаа шоколад одоо амттнаа хувааж идэхдээ бид нар тэнцүү хуваах шаардлага гардаг шүү дээ. Түүнээс гадна ямар нэгэн урт оосор одоо үдээс буяа мэтийн зүйлийг богиносгохын тулд тэнцүү хуваах шаардлагатай байдаг. Мөн тууз. За тууз гэж хэлснээс туузыг ер нь юунд ашигладаг юм бэ хүүхдүүдээ? За бид нар туузыг бэлэг боох эсвэл одоо ёлкныхоо модыг гацуур модоо засахтаа туузыг ашигладаг шүү дээ. Хулан гэдэг охин байжээ. Хулан гэдэг охин одоо найздаа зориулаад ном бэлгэлэхээр болж номоо чимэглэх гэтэл түнд 1 м тууз байна. За 1 м туузаараа номоо чимэглэх гэтэл арай жоохон урттаад байсан тул хулан маань туусныхаа яг хагасаар нь ном чимэглэхээр болжээ. За энэ одоо бүгдээрээ туузныхаа хагасыг одоо хэрхэн одоо баримжаалж авахыг хуланд бол шугам байхгүй, ямар нэгэн багж хэрэгсэл байхгүй, түүнгүүгээр одоо туусныхаа хагасыг хэрхэн одоо тайрч авах тухай одоо бүгдээрээ ажиглая. За энэ бол хуланд байгаа. За 1 м. За энэ тууз бол 1 м-ийн урттай тууз. Хуланд байгаа туузтай яг адилхан хэмжээтэй 1 м урттай тууз. За хуланд байгаа тууз маань энэ байна. За энэ хуланд байгаа туузыг яавал одоо бүгдээрээ тэнцүү хуваана гэж бодож байна. За мэдээж энэ хоёр үзүүрийг давхцуулан нийлүүлнэ. Хэрвээ дээр доор нийлүүлж ингэж огтлох юм бол тууз маань урт богино хэсэгт хуваагдана. Тийм учраас үзүүрийг нь яг давхцуулан нийлүүлж сайн бариад энэ хэсгийг нь гол хэсэгт нь мөр гаргаад хайчлах нэ. За одоо нөгөө 1 м тууз маань 2 хэсэгт хуваагдлаа хүүхдүүдээ. За үүнийг одоо тэгвэл бүгдээрээ самбар дээр байрлуулъя. За хуланд хуваагдсан байсан туузны 1 хэсгийг нь ингэж байрлууллаа. За нөгөө хэсэг нь бол энд байна шүү дээ, тийм үү? За энэ хоёрыг нийлээд 2 хэсэг гэж нэрлэх үү? Энэ хэсгийг нь юу гэж нэрлэх вэ гэдгийг өнөөдөр үзнэ. За одоо 1 м маань дээдлтэй байна. Энэ бол 1 м-ийн юу вэ хүүхдүүдээ? Ямар хэсэг нь вэ хүүхдүүдээ? За энэ бол 1 м-ийн хагас хэсэг нь байна. Хагас хэсэг нь байна. За энэ 1 м-ийн хагасыг тоогоор хэрхэн илэрхийлэх бол? Тоогоор хэрхэн илэрхийлэх вэ? За энийг илэрхийлэх тоог 2 хуваасны 1 хэсэг гэж ингэж илэрхийлдэг байна. Тэгвэл аливаа зүйлийн хагасыг 2 хуваасны 1 гэж илэрхийлэх нэ. За одоо нөгөө хуланд байгаа тууз маань, үлдсэн тууз маань энэ байж байна. За энэ бол анхны 1 м-ийн 2 хуваасны 1 хэсэг шүү дээ. Хагас тууз гэсэн үг, хагас метр гэсэн. За энэ хагас метрийг ахиад хуваая бүгдээрээ. Ахиад хуваахын тулд мөн түрүүний шигээ үзүүрээ давхцуулж нийлүүлээд нөгөө талыг сайтар ингэж хэв гаргасны дараа хайчлаа. За хайчлсны дараа энэ хэсэг метрийн ямар хэсэг вэ? За энийг бүгдээрээ үзэхийн тулд метр дээрээ энэ хэсгээ тавьж үзье. 1 яг 1 метрт 1 2 3 4 удаа багтж байна энэ хэсэг маань. За энэ хэсгээ бүгдээрээ самбар дээр илэрхийлье. Самбар дээр тавья. За одоо энэ маань метрийн
метрийн хэдэн хэсэг вэ? Бүгдээрээ энэ хэсгийг бүгдээрээ тэмдэглэе. За нөгөө түрүүнийг 4 хуваасан хэсгээрээ 1 метрээ хувааж үзүүлье. За. Бидний нөгөө таарч авсан хэсэг маань одоо энэ хагас буюу 1 метрийн хагасын ямар хэсэгтэй тэнцвэ байна хүмүүс те? Энэ 1 метрийн бид нар 1 метрийн хагасын хагастай тэнцвэ. Хагасын хагас гэж ойлгосон байна. За энэ хагасын хагасыг бүгдээрээ тоогоор илэрхийлэхдээ хэрхэн илэрхийлэх вэ? Бүгдээрээ тэмдэглэе. За энэ бол метрийг хэд хуваасны нэг хэсэг байна вэ хүүхдүүдээ? Ажиглая. Метрийг 1, 2, 3, 4 хуваасны нэг хэсэгтэй тэнцвэ байгаа учраас үүнийг 4/1 хэсэг гэж тэмдэглэх нэ. За одоо бүгдээрээ эхнээс нь 2/1 хэсгээ уншия. За энэ 2/1 хэсэг гэдэг бол утгаараа бол 1 метрийг 2 хуваасны 1 хэсэг гэсэн үг юм байна. 2/1 хэсэг гэдэг маань 1 метрийг 2 хуваасны 1 хэсэг гэсэн үг бол 4/1 гэдэг энэ тоог уншихад 1 метрийн 4 хуваасны 1 хэсэг гэж бүгдээрээ ойлгох юм байна хүүхдүүдээ. За энэ одоо энэ тоогоо бүгдээрээ ахаад уншия. Энэ бол 2 хуваасны 1 хэсэг. Энэ бол 4 хуваасны 1 хэсэг. За эдгээр тоог одоо бичгтээ өөр ингэсэн дараалалтай байдаг. За үүнийг бичгтээ эхлээд хуваарийнхаа хуваасан шугамаа эхлээд тэмдэглэдэг нэгдүгээрт нь. Хоёрдугаарт нь хуваасан хэсгээ нэгсэндээ 2 хуваасан хэсэг бол дараа нь тэмдэглэнэ. За зураасныхаа дээдлэлд тухайн 2 хуваасан хэсгээс хэдэн хэсэг нь хүртэж байгааг тэмдэглэнэ. Ийм дараалалаар тэмдэглэнэ. Нэгдүгээрт нь хуваарийн шугамаа татна, хоёрдугаарт нь хуваасан тоогоо илэрхийлнэ, гуравдугаарт нь хэдэн хэсэг нь хүртэж байгааг илэрхийлдэг байна. Энэ утгаараа хуваарийн шугамын доор байгаа энэ тоог хуваар гэж нэрлэдэг байна хүүхдүүд. Хуваарийн тэмдгийн доор байгаа энэ тоог хуваар гэж нэрлэдэг байна. Одоо хуваарийн шугамын дээр байгаа тоог хүртвэр гэж нэрлэдэг байна. Хүртвэр гэж нэрлэдэг байна. Одоо бүгдээрээ уншия. 2 хуваасны 1, хуваарт 2, хүртвэрт 1 байна гэсэн үг байна. За одоо бүгдээрээ 4/1 гэдэг бутархайгаа бичээд эхлээд бутархайн зураасаа зурна. 4/1 гэсэн бутархайг илэрхийллээ. За хүүхдүүдээ багш нь танараас асууя. Энэ бол хуваар уу, хүртвэр үү? Энэ бол 4 хуваасныг илэрхийлж байгаа учраас энэ бол хуваар. За одоо 4 хуваасны 1 хэсэг нь хүртэж байгаа учраас энэ 1 гэдэг цифр бол тухайн бутархайн хүртвэр хэсэг байна. Хүртвэрт ногдож байгаа тоо байна. Хүртвэрт ногдож байгаа тоо. За тэгвэл бид нар өнөөдөр энгийн бутархайг унших, энгийн бутархайн одоо бичгэллийг ерөнхийд нь одоо бүгдээрээ мэдэж судаллаа. Одоо хүүхдүүдэд дэвтэр дээрээ 8 нүдийг харьцах нь 6 нүдтэй тэгш өнцөг зураарай. За бидэнд 3 хүүхэд одоо багштай хамт оролцсон. За энэ бол Хүслэн, Ананд, Идэр гэдэг 3 хүүхэд энэ одоо дараагийн үйл ажиллагаанд бид нартай хамт оролцсноо. За Хүслэн гэдэг хүүхэд. За хүүхдүүдэд зурж байгаа хооронд за энэ бол тэгш өнцөгт
хэлбэртэй цаас байна. За энэ тэгш өнцөг хэлбэртэй цаасыг яг одоо тэнцүү хоёр хэсэгт хувааж нугалъя. За нугалахын тулд хүүхдүүдээ яах ёстой вэ? Яг тэнцүү хоёр хэсэгт хуваахын тулд голоор нь нугалаад хоёр үзүүрийг давхцуулж наана. За энэ бол хүслэн гэдэг хүүхдийн тэгш өнцөг хэлбэртэй цаасыг нугалсан байдал. Эдэр гэдэг хүүхэд харин арай өөрөөр нугалсан байна. За эдэр гэдэг хүүхэд бол уртаар нь өргөн хэсгээр нь тэгш өнцөгтэй өргөн хэсгээр нь хоёр хуваасан байна. За хуваахдаа мөн тэнцүү хуваахын тулд хоёр талын ирмэгийг маш сайн давхцуулж нугалжээ. За энэ хоёр маш сайн давхцаж байгаа учраас энэ хоёр талд одоо үүссэн дүрс бол хоёулаа хоорондоо тэнцүү хуваагдсан гэсэн үг. За эдрийн хуваалтыг энд илэрхийлж үзүүлье. За ананд бол арай өөр хувааж. Ананд гэдэг хүүхэд. За хуваахдаа яаж хуваасан гэхлээр ингэж хуваасан байна. За үүнийг бүгдээрээ энд нааж байгаад үнэхээр тэнцүү хэсэгт хуваагдсан. Энэ ингээд нугалахаар давхцахгүй байгааз. Гэхдээ тэнцүү хэсэгт хуваагдсан уу гэдгийг бүгдээрээ дараагийн удаа баталнаа. За энэ бол 2 одоо нэг бүтэн тэгш өнцөгтийг 2 тэнцүү хэсэгт хуваасан 3 өөр хуваалт харагдаж байна хүүхдүүд ээ. За одоо харин бүгдээрээ бүх хүүхдүүд та бүхэн ч гэсэн төвтөд дээрээ зурчихсан байгаа ах гэж бодож байна. Зурсан одоо дүрсийнхээ яг хагасыг нь буюу 2-1-ийг нь цэнхэр өнгөөр будаарай. За мэдээж хүүхдүүд маань энэ 3 хүүхд маань ч гэсэн цэнхэр өнгөөр будна. За багш нь будсныг ингэж илэрхийлье. За эдгээр бол хүслэн бол урт хэсгээ 2 тэнцүү хуваасан бол эдгээр болохоор өргөн хэсгээ 2 тэнцүү хувааж 2-1-ийг гаргажээ. За анандийнх бол арай өөр байна. Гэхдээ энэ тэнцүү хэсэг хуваасан уу үгүй юу гэдгийг бүгдээрээ одоо шалгая. За үүнийг яг эсрэг талыг нь энэний одоо тэгш өнцөгтийг үүсэх цэнхэр дүрсээр битүүлж үзье. За энэ хоёр бол яг тэнцүү гурвалжин байгаа. За ажигласан хүүхдүүдээ. За эсрэг тал руу бүгдээрээ тэнцүүлж харуулъя. За нөгөө тэгш өнцөгтийг бүрсэн учраас энэ бол тэгш өнцөгтийг яг цэвэр 2 хуваасан байна гэдг нь харагдаж байна хүүхдүүдээ. За одоо үлдсэн цэнхрээр илэрхийлсэн дүрсүүдээ бүгдээрээ нэрлэе. За энэ бол хэдийн хэсэг үлээ хүүхдүүдээ? За энэ бол 2 хуваасны 1 хэсэг. За энэ мөн 2 хуваасны 1 хэсэг. Энэ мөн цэнхрээр будагдсан мөн 2 хуваасны 1 хэсэг гэж нэрлэнэ. За үүнийг өөрөөр юу гэж хэлэх вүлээ хүүхдүүдээ? Энэ тэгш өнцөгтийн хагас гэж нэрлэдэг. Мэдээж энэ тэгш өнцөгтийн хагас гэж нэрлэнэ. За одоо үлдсэн хэсгийг бүгдээрээ ажиглая. Энэ бол нөгөө хагас нь үлдсэн байгаа шүү дээ. Нөгөө хагасынхаа хагасыг бүгдээрээ ягаан өнгөөр будъя. За хүүхдүүд маань яаж бодохыг бүгдээрээ харъя. Хүслэн бол ингэж хуваасан байна. Хүслэн хагасыг хуваахдаа ингэж хуваасан байна. За эдэр болохоор энэ голоор нь хуваасан байна. За энэ 2 хүүхэд маань хагасынхаа хагасыг гүйцэтгэж чадчих уу гэдгийг бүгдээрээ харъя. За энэ хагас хэсэг нь. За ягаанаар будагдсан хэл бол хагасын хагас хэсэг байна. За хагасын хагас мөн байна уу гэдгийг шалгахын тулд эсрэг талд нь нөгөө дүрсийг битүүлье. За ингээд нийлээд бүтэн дүрсийн хагас болж байгаа учраас энэ бол хагасын хагас болж чаджээ. За эдэр мөн хагасын хагас буюу энэ хэсгийг ягаан өнгөөр боджээ. За одоо бүгдээрээ эдэр буюу хүслэн хоёрын
Ягаан өнгөөр тодорхойлсон хэсгийг бүгдээрээ тодорхой тоогоор илэрхийлье. Тодорхой буюу энгийн тодорхойгоор илэрхийлье. Бүгдээрээ багштайгаа зэрэг хэлээрэй. Энэ бол 4 хуваасны 1 хэсэг. Мөн энэ бол 4 хуваасны 1 хэсэг гэж унших нэ. За анамд нөгөө хэсгээ яг тэнцүү 2 хэсэг хуваах гэтэл асуудал үүслээ. За яагаад гэвэл нөгөө үлдсэн хэсгээ 2 тэнцүү хуваах гэтэл ямар ч нугалаа гарсан энэ хоёр маань давхцахгүй байгаа. За одоо нөгөө нэг өнцгөрөө 2 хуваагаад ингээд үзэхдээ давхцахгүй байгаа тал ингээ харагдаж. За хоёулаа ингээд давхцахгүй байгаа учраас энэ бол тэнцүү хуваалт биш байх нэ. Гэхдээ ананд ямар ч байсан дүрсээ ингэж хуваагаад ягаан өнгөөр бутжээ. За одоо хүүхдүүдэд багш нь асууя. Энэ ягаан хэсгийг 4-1 гэж хэсэг гэж тэмдэглэж болох уу хүүхдүүдээ? Энэ бол 4-1 хэсэг биш байх нь. Яагаад гэвэл үлдсэн 2-1 хэсгийг тэнцүү хуваагаагүй учраас энэ бол 4-1 хэсэг гэж үзэхгүй байх нэ хүүхдүүдээ. За энэ одоо дүрс хуваалтын тухай дараагийн хичээл дээр үргэлжлүүлэн судлах болно. Энэ хичээлийн үргэлжлэл болгоод хүүхдүүдээ гэрийн даалгаварт 475 дугаар дасгалыг ажиллаарай. За ингээд дараагийн хичээл дээр дахин уулзцаая хүүхдүүдээ баяртай.